За сайн мэцгэн хөгжүүлтэй өнөөдрийн асинхронос хичээлийг эхлүүлье. Хичээлийн сэдэв маань олон гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл өгүүлбэрийн онцлог. За хичээлийн зорилго өгүүлбэрийн олон хэв шинжүүдийг ялган таних зорилготой байх нэ. За дэлгэцэн дээр болохоор нийлмэл өгүүлбэрүүдийн үндсэн шинжүүдийг харуулж байна. За дөрвөн янз байгаад байна. За тэгвэл яг нь зэрэгцэн нийлмэл өгүүлбэр бол яг тэгш эрэхтэйгэр. За жишээг нь давхар өөртөөсөө уншаад ойлгоорой. За энэ дээр яг нь одоо тухайн нийлмэл өгүүлбэр маань 2 болон түүнээс дэш энгийн өгүүлбэрээс бүтэн шүү дээ. Тэгэхээр нөгөө өгүүлбэрүүд маань яг нэг нь нөгөөдөө ерөөсө захирагдахгүй гэсэн үг тэгш эрэхтэйгэр зэрэгцэн нийлмэл өгүүлбэрийн бүтэц. За угсарсан нийлмэл өгүүлбэр бол нэг нь нөгөөдөө захирагдаад за гишүүн өгүүлбэр гол өгүүлбэр гэдэг бүтцтэй байдаг. За харилцаа угсарсан нийлмэл өгүүлбэр. За мөн хүнлэнгийн оруулбар нийлмэл өгүүлбэр гэдэг яг нь нийлмэл өгүүлбэрийн үндсэн дөрвөн шинжийг харуулж байна дэлгэцэн дээр. За жишээнүүдийг маш сайн уншаад ойлгож аваарай. За нийлмэл өгүүлбэр гэхээр ерөөсөө л яг нь 3 ба түүнээс дэш хэсэгтэй байна. За ерөнхий шинжээр нь бол олон өгүүлбэртэй гэж үзнэ гэсэн үг. За 3 болон түүнээс дэш хэсэгтэй байх юм бол яг нь олон өгүүлбэр төвтэй гэж үзэх нь. За тэгэнгүүт яг нь өмнөх слайдн дээр дурдсан дөрвөн төрөл, үндсэн дөрвөн төрөл байгаа шүү дээ. Нийлмэл өгүүлбэрийн дөрвөн төрөл байгаа. Эдгээр дөрвөн төрөл маань хоорондоо янз янзын байрлал холбоогоор хосолж холимог буй дэлгэрэнгүй бүтцийг үүсгэдэг. За эндээс ерөөсөө олон гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл өгүүлбэр, холимог нийлмэл өгүүлбэр маань бүтдэг байна. За олон гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл өгүүлбэрийн бүтэц гэж байна. За 3 болон түүнээс дэш өгүүлбэрээс бүтнэ гэсэн шүү дээ. За тэгвэл энэ одоо жишээ нь дэлгэцэн дээр харж байгаа өгүүлбэр бол яг нь харуулж байгаа загварчилж байгаа хэлбэр бол 3 өгүүлбэрээс одоо 3 дэд өгүүлбэр тэгээ гол өгүүлбэрээс бүтэж байгаа гэсэн үг. За тэгээд нэг нь нөгөөдөө ерөөсөө яг нь захирагдах нь байна. За хамгийн сүүлийн өгүүлбэр маань гол өгүүлбэр болоод за өмнөх өгүүлбэр маань гишүүн өгүүлбэр болно гэсэн үг байна. За тэгээд яг нь өмнөх өгүүлбэртэй болохоор гол өгүүлбэр болоод за хамгийн ихний өгүүлбэр маань гишүүн өгүүлбэр болно гэдэг. За ийм бүтэцтэй байх нь олон гишүүн өгүүлбэртэй. За олон гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл өгүүлбэрийн онцлог байна. За эдгээр онцлогуудыг бас сайн ойлгоод тэмдэглэж авна. За эхний онцлог нь бол олон гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл өгүүлбэр нь захируулах холбоогоор бүтэж болно гэж байна. Захируулах холбоогоор. За зөвхөн тодтгол, тусагтуун, байц гишүүн өгүүлбэртэй байж болно гэж байна. Гишүүн өгүүлбэр гана гэсэн. Одоо жишээ нь доржийн хүүдээ өгсөн номыг хүүнд батад өгснийг би авч уншиг гэдэг өгүүлбэрийн жишээ. За тэгэнгүүт эхний өгүүлбэр. За энэ нийлмэл өгүүлбэрээр задрахтаа эхнийх нь доржийн хүүдээ өгсөн гэдэг өгүүлбэр. За тэгээд энэгээр өгсөн гэдгийг хараад тоцтгол гишүүн өгүүлбэрээр гална гэсэн үг. Энэ нь болохоор яг нь захирагдах шинжтэй авах нь шүү дээ. За хоёр дахь өгүүлбэр маань номыг хүүнд батад өгснийг гэж байна. Энэ өгснийг гэдгийг араас шууд тоцтгол гишүүн өгүүлбэр гарна. За тэгээд гол өгүүлбэртэй яг нь захирагдана гэсэн үг. За эхний өгүүлбэр, хоёр дахь өгүүлбэр маань энэ би авч уншив гэдэг өгүүлбэр захирагдаж байгаа гэсэн үг байна. За тэгэхээр ийм угсарсан нийлмэл өгүүлбэр нь одоо захируулах холбоогоор бүтсэн байна гэж ойлгох нь байна. За дараагийн гол онцлог шинж. За тухайн нөгөө нэг гишүүн өгүүлбэрүүд маань шууд бусаар холбогдож багтаасан мэт харьцаа үүсгэдэг гэж байна. За жишээ нь би тэр сайхан Улаанбаатар хотыг чи үзгсэн гэж бодож байна. За тэнгууд яг нь гишүүн өгүүлбэр маань энэ цэнхрээ тодруулсан хэсэг нь гишүүн өгүүлбэр гэсэн. За тэгээд яг нь гишүүн өгүүлбэрийн эзэн бие нь одоо гол өгүүлбэрийн хамаас эзэн бие одоо нэг нь нөгөөдөө багтж гин гэдэг санаа чи энэ дээр харагдаж байна гэсэн. За би бодож байна. За энэ хоёр өгүүлбэр бол задрана. За гишүүн өгүүлбэр нь болохоор үзэгсэн гэдгийг араас шууд тусагтхан гишүүн өгүүлбэр гарах нь. За тэгээд би бодож байна гэсэн үүлийн эзэн ба үүлийн дунд багтан байрлаж байгаа санаа гэсэн үг. За хоёр дахь онцлог, гурав дахь онцлог нь олон гишүүн өгүүлбэрүүд ижил хэлбэрээр гол өгүүлбэртэй холбогдож өөр хоорондоо зэрэгцээ холбоонд байж болно гэж. За жишээг нь харах юм бол тодорхой байгаа. Амьсгал уур, тэгшэрсэн, цэцэг навч дэлгэрсэн альбай зүйл бүрдэлсэн аятайхан сайхан цаг байна. За энэ бол зэрэгцээ харьцаанд. Тэгэнгүүт яг нь хэлбэр нь гишүүн өгүүлбэрүүдийн хэлбэр бүгд ижилхэн гэж байгаа байхгүй. Тэгшэрсэн, дэлгэрсэн, бүрдэлсэн. Тэгэхээр энэ зэрэгцэн олон ах нь тодтгол гишүүн өгүүлбэртэй өгүүлбэр гэсэн үг. За дараагийн жишээ бол байц гишүүн өгүүлбэртэй байна. За гишүүн өгүүлбэрүүдийн өгүүлбэрийн хэлбэрчдийг улаанаар тодруулсан байгаа гэдэг. Яг ижил хэлбэртэй байгааг харж байгаа.
За дараагийн онцлог нь олон гишүүн өгүүлбэр нь өөр хэлбэрээр гол өгүүлбэртэй холбогдсон байж болно гэж байгаа байхгүй. За одоо жишээ нь улаанаар тодруулснууд чинь нөгөө хэлбэрүүдийг харуулдаг байгаа. Тэгвэл эхний жишээнд хараараа бараг харанхуй болохын үед гэж байгаа байхгүй. Шалтгаан одоо хизээ энэ тий харанхуй болохын үед цаг хугацаа заасан энд байц гишүүн өгүүлбэр гарна гэсэн үг. За тэгээ өнөөх айлын зүүн хамар дээр гарч ирүүл гээд нөгөө гишүүн өгүүлбэрүүд ямар хэлбэр өөр өөр юм. Эхнийх нь болохын ийн үед ирүүл за тэгээ аймаг явсан гэж юм. За тэгээ машин ирчихсэн байлаа гэхээр. Тэгэхээр яг нөгөө гишүүн өгүүлбэрүүдийн хэлбэр нь өөр өөр байгаад гол өгүүлбэртэй холбогдож байгаа гэж ойлгох юм. За энэ дээр олон гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлбэл өгүүлбэр, холбог нийлбэл өгүүлбэрийг хооронд харьцуулж байна. Бүтцээрээ ийм ялгаатай холбогдох арга нь бас юм байна. За гол санаа нь юм байна гэж харьцуулж энд харуулж байна. За энийг бас маш сайн өөртөө уншаад ойлгож аваарэ. За олон гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлбэл өгүүлбэрийг одоо холбог нийлбэл өгүүлбэртэй харьцуулах юм бол гэж байна. Олон гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлбэл өгүүлбэр нь бол бүгд гол өгүүлбэртэй зэрэг хамаарах. За эсвэл шаталсан бие биедээ дараалсан хамаарах гэж ингээ хоёр хуваагддаг байна. Гол нь юм гэсэн үг. За ингээд тэнгэр цэлмэж наар гарч шууж ирэхэд хүмүүсийн сэтгэл сэрэг өгч байгаа байхгүй. За ингээд хүмүүсийн сэтгэл ямар үед сэрэж байна вэ? Тэнгэр цэлмэг байхад сэрэж байна. Нар гарсан үед сэрэж шууж ирэхэд бас хүмүүсийн сэтгэл сэрэг юу байж байна? Сэрэж байна гэж байгаа байхгүй. За энэ болохоор эцсийн мөчөд бол хүмүүсийн сэтгэл сэрэж байна гэсэн гол өгүүлбэртэй одоо захирагдчихж байгаа. За ийм бүтэц заах нь. За холимог нийлмэл өгүүлбэртэй харьцуулган. Холимог нийлмэл өгүүлбэр болохоор ямар байдаг вэ гэхээр угсарсан болон зэрэгцсэн өгүүлбэрийн шинжийг хоёулангийн агуулдаг. За олон гишүүн өгүүлбэр бол нэгийг л агуулад гэсэн бол холимог бол хоёулангийн агуулдаг байна. Бороо орж газар дэлхийг ногоороход малчад баярсан боловч уралгүй хүүдэр цаасаа орлоо гэж. За энэ өгүүлбэрээ задлах юм бол за бороо орсон, газар дэлхийг ногоорсон, за нэгэ малчад баярсан боловч энд боловч гэдэг зэрэгцүүлэн холбох үүрэгтэй. За тэгэнгүүт яг нөмөө угсарсан зэрэгцсэн шинжтэй байна. Удалгүй хүүдэр цас орсон гэдэг. За тэгэхээр яг яг нөө холимог нийлмэл өгүүлбэрийн маань бүтц болохоор ийм онцлог ялгаатай байх нэ. За багшийнхаа видео бичлэгийг анхааралтай үзээ тэмдэглэж аваад яг нөө унших материалаа уншаад за хичээлийнхаа сорилтыг хийгээд илгээгээрэй.